Улсын хурлын гишүүн Дамжин сүрэнгийн өнөр болрын хийж хэрэгжүүлж байгаа ажлаас. Дэлхийдээ холбогдсон улс орон хөгжиж, холбогдож чадаагүй нь хоцрогдож байна. Худалдааны бодлого Монгол улсын хөгжилд гол үүрэг гүйцэтгэх энэ цаг үед улсын хурлын гишүүн Дамжин сүрэнгийн өнөр болор улсын хурлын нэр бүхий гишүүдийн хамтаар гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын Round Table 2020 форумыг зохион байгуулж, Монгол улсын гадаад худалдааны бодлого гэсэн салбар хуралдааны модератороор ажиллаж илтгэл тавилаа. Коронавигийн дараа дэлхийн ертөнцийн эдийн засгийн дэглэмүүд өөрчлөгдөж байна. Энэ шинээр үүсэж байгаа нөхцөл байдалд Монгол бэлэн үү? Хөрш хоёр орн маань эдийн засгийн худалдааны эргэлтээ 24 он гэхэд 200 тэрбум долларыг хүргэх зорилт тавьсан байна. Тэгэхээр Монгол улс энэ үйл явцын нэг хэсэг болж чадах уу? Бид өнөөдөр дэлхийн зах зээл дээрх түүхэн эдийн үнээс ихээхэн хамааралтай 10 тэрбумын эмзэг эдийн засгтай улс хэвээр байх уу? Эсвэл 100 тэрбумын эдийн засгтай үйлдвэрлэгч худалдааны орн байх уу? Тус форумд дипломат корпусын болон олон улсын байгууллагын ажилтнууд, гадаад дотоодын аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл зэрэг 350 хүн оролцлоо. Дамжин сүрэнгийн өнөр болор гишүүн 2020 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байхдаа Монгол улсыг экспортлогч орн болгон хөгжүүлэх, Сэлэн аймгийг үйлдвэрлэгч аймаг болгох 5 тулгуурт хөгжлийн шийдлийг иргэд сонгогчдоо танилцуулж байсан. Сэлэн нутгаа бүсчлэн хөгжүүлж, түүхэн эдийн бааз нутаг байхаа болж, аж үйлдвэрлэлтийг эхлүүлж, нэмэн үрдэг бүтээдэг ийм ард түмэн болох зам ойрхон гэдэгт бид итгэж байна. Дамжин сүрэнгийн өнөр болор гишүүн сонгуулиар амласан энэхүү амлалтаа ажил хэрэг болгохоор улсын хурлын нэр бүхий гишүүдийн хамтаар гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын түр хороо байгуулах, улсын хурлын тогтоолын төслийг боловсруулж, улсын хурлын даргад өргөн барьлаа. Эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарсан тул энэхүү түр хороо байгуулахаар санаачлаад байна. Улсын хурлын гишүүн Дамжин сүрэнгийн өнөр болор улсын хурал дахь Монгол Катарын парламентын бүлгийн дарга, Монгол Солонгосын парламентын дэд даргаар тус ажиллаж байна. Улсын хурлын гишүүн Дамжин сүрэнгийн өнөр болор Монгол улсын суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайд ИО хүнтэй улсын хурлын гишүүний хувьар уулзаж, зарим тулгамдсан асуудлаар ажил хэргийн санал солилцож, бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудад COVID-19-ийн хүнд нөхцөл байдалд хэрхэн дэмжлэг үзүүлэх, Монгол руу татаа авалт хийхэд зохицуулах зарим арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо. 여러 가지 방법을 취하긴 하지만 그래도 아직도 10,000명 넘게 지금 몽골에 귀국하고 싶은 사람들이 신고를 하고 있는 상태예요. Япон улсын элчин сайдын яамны элчин зөвлөх Хаяши Шиничиро болон элчин сайдын яамны ажилтнуудтай уулзаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн талаар харилцсан санал солилцлоо. Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэнрүүтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны талаар харилцсан санал солилцлоо. Монгол улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд Сэлэн аймгийн төв 50 мегабайт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төслийг тусгуулахаар санал боловсруулан ажиллаж, техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулахаар боллоо. Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгагдсан дэд бүтцийн энэхүү төсөл Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд ийхүү тусгагдлаа. 20 жил яригдж байгаа Шаамар, Зүүн бүрэн, Цагаан нуур, Түшиг, Зэлтрийн бомб чиглэлийн 120 зууны 85 км автозамын төслийн ажлын явцтай Монгол улсын ерхий сайд Хүрэлцөв, Сэлэн аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд танилцаж, автозамын төслийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллалаа. Уг автозам нь Монгол улсын хэрэгцээт үр тарианы 40 гаруй хувийг дангаараа хангадаг, Сэлэн аймгийн ургац тээвэрлэлд явагддаг чухал ач холбогдолтой зам юм. Улсын хурлын гишүүн Дамжин сүрэнгийн өнөр болон засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Мэд сайхантай Сэлэн аймагт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. 2020-оос 2024 оны хооронд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас Сэлэн аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна.
Монгол улс бүгд найрамдах Польш улсын засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр хэрэгжих хүнсний ногооны үйлдвэрлэлт нэмэн үртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн хүрээнд 13,000 тонны агуулгыг Сэлэн аймагт байгуулна. Бүгд найрамдах Хятад ард улсын төслийн санхүүжилтээр хоногт 34.3 тонн байгалийн цардуул үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг Хушаат суманд барьж байгуулна. Санд сумын эвэн голын орчим 240 га, зүүн бүрэн сумын огтын тал орчим 2670 га газарт усжуулалтын системийг шинээр барих, сэргэн засаж, сайжруулах ажлыг хийнэ. Япон улсын засгийн газрын ядуурлыг бууруулах Японы сан Азийн хөгжлийн банкны 3.5 сая долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжих хоршоосон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах 9192 мон төсөл Евро суманд хэрэгжинэ. Энэхүү төсөлд 10 бүлгийн 71 өрхийн 224 иргэн хамрагдана. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр уур амьсгал зогтсон мал аж ахуйн салбарын хөгжил төсөл Сэлэн аймагт хэрэгжиж, тариалангийн бүс нутагт суурин болон хагас суурин мал аж ахуй эрхлэх, тэжээлийн аж ахуйг дэмжих ажил хийгдэнэ. Эрчимсэн мал аж ахуйн тоог нэмэгдүүлэх зорилгоор Беларусь улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр 3,000 үнэ бүхий сүүний эрчимсэн аж ахуйг байгуулна. Ерөнхий сайд хөрөлс үг тэргүүтэй засгийн газрын гишүүд холбогдох албаныхан Сэлэн аймагаас сонгогдсон улсын их хурлын гишүүд хамтаар 2020 оны 9-р сарын 17-ноос 19-ны өдрүүдэд Сэлэн Дархуул аймагт ажиллаа. Энэ үеэр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт хийж хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогын талаар салбарын сайдаас мэдээлэл сонслоо. Түүнчлэн Сэлэн аймгийн сайхан сум, Номгон тосгонд ажиллаж цемент чохон үйлдвэрийн үйл ажиллагаа болон намрын урт сураалтын явцтай танилцлаа. Мөн Сэлэн аймгийн Цагаан нур сумын Баян дулаан уул компанийн терrain талбай зохион байгуулагдсан газар тариалангийн салбарын техник технологийн шинжилэл, эрчимдсэн мал аж ахуй сэдвт өдөрлөгт оролцлоо. Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт болох 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын төсөл ажлын явцтай танилцлаа. Нийт тавигдах төмөр замын уртын хэмжээ 414.6 км бөгөөд 112.5 км замыг хийж гүйцэтгэсэн байна. Улсын их хурлын гишүүн Дамжсрынгийн өнөр болор 2020 оны улсын төсөлд суусан боловч COVID-19 сардгалын эдийн засгийн нөлөөгөөр зайлшгүй хийх шаардлагатай болсон 2020 оны улсын төсвийн тодтголоор хасагдсан Сэлэн аймагт хэрэгжих 9 төслийг буцаан оруулах санал боловсруулан ажиллаа. Үүний үр дүнд дараах 3 төслийг буцаан санхүүжүүлэхээр болж Монгол улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамсралтад оруулав. Үүнд Сэлэн аймгийн Сүхбаатар сумын 60 айлын орон сууцны шугам сүлжээ, төсөв төртөг 150 сая төгрөг, Алтан булаг сумын 3 дугаар багийн Хираан голын гүүрний төсөв төртөг 344 сая төгрөг, Алтан булаг сумын нийтийн бие засах байр, төсөв төртөг 50 сая төгрөг. Сэлэн аймгаас сонгогдсон гишүүний хувьар улсын төсвийн санхүүжилтээр Сэлэн аймгийн Сүхбаатар суманд 2.2 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий хүүхдийн хамгаалал, хөгжлийн төвийн барилга барих төсөл, Сэлэн аймгийн 17 сумдын 35 ерөнхий боловсролын сургуулийн нийт 4500 орчим сурагчдын ширээ сандлыг солих төслийг санаачлан хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгуулаад байна. Монгол улсын 2021 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг улсын хурлын намрын чуулганаар хэлэлцэн батална. Уг ажлын хүрээнд Сэлэн аймагт улсын төсвөөр санхүүжүүлэх барилга байгууламж, арга хэмжээний саналыг төсөвд тусгуулах зорилгоор засгийн газрын сайд нартай санал солилцож, улсын хурлын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хороодын хилцүүлэгт санал гаргах, шүүмжлэл өрнүүлэхээр холбогдох материалуудыг бэлтгэн ажиллаж байна. Улсын хурлын гишүүн Дамжсрынгийн өнөр болор төр төмнийхээ төлөө зүтгэх хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Сэлэн нутгийнхаа ард иргэдтэй талархлын уулзалт хийж, тойргийнхоо иргэд сонгогчдын санал бодлыг сонсож, Сэлэн аймгийг үйлдвэрлэгч, экспортлогч аймаг болгон хөгжүүлж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, өрх бүрийг тогтвортой орлоготой, хуримтлалтай болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ. Их хурлын сонгуультаас сар удааг байхад эргэж ирээд биднийхээ иргэдийн санал бодлыг сонсож байна гэж энэ хүн бол эргээд бас олонний хөрсөн дээр энэ иргэдтэйгээ хамтарч энэ дөрвөнд ажиллах юм байна гэсэн итгэл үнэмшлийг бол улам л авшруулад батжуулж штэ. Орон нутгаар яваад ингээд хөдөлмөрчдөг уулзаад ингээд санаа бодлыг сонсоод явж байгаад маш их баяртай байна. Улсын хурлын гишүүн Ундрмын хамтаар Сэлэн аймгийнхаа 17 сум 6 тосгоныхоо ахмадын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ахмадын хорооны үйл ажиллагаа болон Сэлэн аймгийн хөгжлийн талаар ярилцлаа.
Хил хамгаалах байгууллагын 87 жилийн ой буюу Хилчдийн өдөр 2020 оны 9 дугаар сарын 17 тохиож Сэлэн нутгийн Ахмад хилчтэй хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Сэлэнгийн хилийн отряд заставт ажиллаж байсан 25 Ахмад хилчин оролцлоо. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Улсын хурлын эмэгтэй гишүүдийн бүлэгтээ хийсэн өглөөний уулзалтад Улсын хурлын гишүүн Оюун Чимэг баяр сайхан нарын хамтаар оролцож төрх хувийн хвшлийн хамтын ажиллагааг нэгт хөгжүүлэх, харилцан дэмжих, хууль эрхцэн орчныг сайжруулах, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашигыг хамгаалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг гаргахад санал санаачлагтай ажиллах талаар ярилцсан тохиролцлоо. Улсын хурлын гишүүн Дамнал сүрэнгийн өнөр болор иргэдээс ирсэн 30 орчим өргөдлийг хүлээн авч 17 өргөдлийг холбогдох байгууллагад уламжлаж 13 орчим өргөдлийг шийдвэрлэж ажиллалаа.